Амралтын үеэр зүгтгэн түүний цорын ганц сонголт байлаа. Хэрв тэр 6 метрийн ханны дээгүүр давч чадвал дээвэр дээр гарах боломжтой болно. Тэгээд дараа нь доош босож бууж эцэст нь төлөвлөсөн замаар зүгтэх болно. Гэхдээ амжилттай болохын тулд хэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хэрхэн тохиолдол болон хяналтын камеруудаас нуугдах вэ? Хэрхэн дээш гарах вэ? Мөн хэрхэн энэхүү төмөр торыг давах вэ? Хүн мухардалд оруулах халзуурах шахан зүйлсийг хийж эхэлдэг. Жон нууцаар хадгалж байсан 20 ширхэг төмөр утсыг бүгдийг нь нээсэлбэрт оруулж нуглан оронд нь холбоод дэгээ болгочих. Жигтэй даав сүлжээж олс болгож бэлтгэв. Дараа нь дэгээгээ олсонд бэхлэв. Энэ зүйл төмөр торон дээр тогтоох зорилттой байлаа. Мөн сонин болон орны даваагаар дээш авирахад хэрэглэгдэх гэсэн шат сүлжэв. Эцэст нь 4 метрийн урттай цаасан шон хийж дээд хэсэгт нь бэхлэгээ хийв. Энэ дэгээг төмөр торон дээр тогтоохын тулд ашиглана. Хан давах болон төмөр торын нэвтрэх асуудал шийдэгдэв. Гэхдээ бас нэгэн бэрхшээл үлдсэн нь энэ нь хориглуудыг хяндаг камер юм. Бас шоронгийн хамгаалагчдын хяналт. Гэхдээ өөр сонголт үгүй ээ. Эрсдэл гаргах л болно. Маргааш өглөө эрт босч бүх бэлдсэн хэрэгслээ биедээ бэхлээд амралтын цаг ирэхийг хүлээв. Эхний даваа нь хаалганы шалгалтаар нэвтрэх. Зодан гарахаас сэргийлэхийн тулд амралтын үеэр хоригдлуудад ямар нэгэн зүйл биедээ авч явахыг хориглодог. Жон төгшин хүлээж байлаа. Учир нь тэр биедээ хит олон зүйл авч явж байв. Хэрэг болгоомжгүй хөдөлбөл баригдаж магадгүй. Аз болоход шоронгийн хамгаалагч түүнийг анзаарсангүй. Тэр шалгалтын цагийг амжилттай давж чадлаа. Жон амралтын өрөөнд орох үед түүний жинхэнэ сорилт эхлэх нь тэр. Амралтын хугацаа ердөө 1 цаг. Хэрэг тэр зүгтхийг хүсвэл эхний 10 минут л хамгийн боломжтой цаг. Яагаад гэвэл энэ үед хамгаалагчид бичиг баримтын ажил хийгээд завгүй байдаг. Энэ үед тэр хэсэгт анхаарал хамгийн бага тавигддаг. Гэхдээ мэдээж тэд цонхны цаанаас хянсаар байдаг. Үүний зэрэгцээ ханны болонд бас нэг хяналтын камер байдаг. Тэгээ камерт бичигддэггүй нэг бүс байгаа. Гамшигын хаалганы хажуу дахь цонхны хэсэг. Мөн харагдах боломжгүй том талбай бий. Хамгийн тохиромжтой газар камерын дээд хэсэг буюу цонхны хэсэг байлаа. Хяналтын камер болон хамгаалагч аль аль нь харж чадахгүй. Гэхдээ энтхийн төмөр дор хамгийн шигүүн. Түгээр нэвтэрч гарна гэдэг маш хэцүү. Төмөр дор багтаа өөр нэг хэсэг байдаг. Доор нь нэг шүүгээ байдаг бөгөөд ээж авирахад хэлбэр. Даанч хамгаалагч болон камерт хоёуланд нь харагддаг. Бүхнийг тооцоолсныхаа дараа Жон ихний байгаа сонгоор шийдэв. Гэвч хөл хөдөлгөөний эхлэхээс өмнө тэр сүүлийн нэг асуудлаа буюу бусад хоригдлуудыг зохицуулах хэрэгтэй. Тэр хоригдол тус бүртээ ярилцаж өөрийгөө утгагүй орох гэж байгааг хэлээд тэдний чимээгүй байхыг болон ховгөрөхгүй байхыг хүслээ. Сонирхолтой бүх хоригдлууд түүний хэлсэн зөвшөөрөв. Мастериан бичлэгийг үзсэн хүмүүс нэг зүйлийг сайн мэдэж байгаа байх. 10 хоригдол тутмын бараг тал нь урагш болох магадлалтай. Тэгвэл Жон үнийг мэдгүй гэж юу? Мэдээж тэр мэдэж байсан. Гэвч яагаад тэр ингэх хэрэгтэй болсон бэ? Үүний шалтгаан нь тэр эдгээр хүмүүсийн сэтгэлийг ойлгосонд байв. Тэр өрөөнд байсан мөн хэн нэгэн хоригдол сэжигтэй зүйл харвал тэрээр шоронгийн хамгаалагчдад нууцаар мэдээлж магадгүй. Учир нь энэ ялгамруулах боломжтой арга юм. Гэхдээ энд бүх хоригдлууд хамтдаа байгаа. Хэрэв хэн нэг нь тэнэгтээд очиж хов өргөвөл энэ би урагчиж бүх хүмүүс зарлахтай адил зүйл. Үүний дараа тэр урагч хизээж амар тайван байх боломжгүй болно. Нөгөө тэгүр Жоны хувьд ердөө хэдхэн минут л хэрэгтэй байлаа. Хэрэв тэд дараа нь хов хүргэсэн ч түүнд хамаагүй болно. Жон бэлдсэн шонгоо гаргаж үсрэв. Тэгээд дэгийг орой дээр нь бэхлээд түүний төмөр торон дөлөхөөр дээш өргөв. Гэвч төмөр тор хэтэрхий шүүгэн байсан учраас яасан ч тогтоох боломжгүй байв. Уг нь энэ л хамгийн аюулгүй газар. Гэвч Жон энд цаг өрөх боломжгүй байлаа. Тэр яралдаа дараагийн зүгтэх байршлаа сонгох ёстой. Гэвч нөгөө хэсгийн эрсдэл асар өндөр. Камер болон хамгаалагчид түүнтэй хизээ мүдгүй тааралдаж магадгүй. Харамсалтай нь түүнд өөр сонголт үлдсэнгүй.